төгс төгөлдрийн олдрүүдэд өөртөө байгаагүй чанараа хүнээс хайсан өөгүй цагаан өндөг шиг байх гэж голдөрд тоглоцгоосон өнгөт хорвоогийн алдаанаас айж өөрийн үзлээ гэж өчүүхэн сэтгэлээр сэтгцгээсэн өөлөх сэвгүй нөхдөд зориулж өөрийн үгэн очие. Ярьж суухтаа зарцуулсан секунд бүртээ харамсмаар яг цав бусдыг өвдсөн өнхөрч яваа хамхуул шиг хүнтэй яаж далиж яваад нэг ширээний ард сууснаа яггүй их бодлоо. Нэрөөсө толгойд буухгүй юм. Алдаанаас айж амь тэмцэн өөрийг өнзөвдгөх, амьдралын голдрын жүжигчин төгс төгөлдөр байх ёстой гэж дүрдээ хит автах. Амин хувиан бодож бусдын эрх ашигт халдах ахархан бодолтой хүмүүс яггүй олон байх. Үнэн худал зөв буруу гэж хийрхэгч үхэнц бодлынхын жинхэнэ мөн чанар нь үгсийн үзүүрт цухалцах. Үүлийн өрөөндөс удам минь гэж ярихч үнэндээ өөрөө ч тэрийг ойлгоогүй дэмий чалчих. Баярхлын шинжтэй хоосон хийрхлэн үгнээс амтагдж басамжлын шинжтэй худлаа үгс нь өөрт нь зогсон гэмээр нүүрнийхээ наан цагаахан маск зүйлээч нүднээс нь худал мэдгдэх нь энэ хүмүүст нүцгэлж зогсоогоод өөр рүүгэн өнгөх боломж олдохгүй юм байх та. Чамин ганган гэдэллээч буддаа болоо заларчихгүй. Чандах шиг цагаан болж тоглож чадахч амьдралын үнэн их хатуу. Чин сэтгэл хүрээгүй газарт худал хуурмаг ноёлдог учраас чамд зориулж хэлэх ганцхан үг байна. Өөрийгөө ол өөрөөрөө бай. Амьдрал дэндүү богинохон.